Арабикийн үндсэн долоон алхалт. Арабикийн үндсэн долоон алхалтыг 1-р нь марш алхалт, 2-р нь өвдөг өргөж алхалт, давших алхалт, шилбээр савж үсрэлт, хөлөө салган нийлүүлж үсрэлт, хөлийн савлт, гуйлт гэж нэрлэдэг байна. 1-р нь марш алхалт гэдэг нь яаж хийж гүйцэтгэдэг вэ гэхээр нэг хөлөө бага зэрэг нугалан тулж нөгөө хөлийн үлмийг тулалтын хөлийн шилбэний 3/1 хүртэл өргөж гараа тохоогоор 90 градус урагш аргаш мөрөөр чөлөөтэй савж алхана. Хоёрт нь өвдгөө өргөж алхалт. Хөлөө бага зэрэг нугалж зогссон байдлаас зүүн баруун хөлөө ээлжлэн нугалж урагш өргөн буулгана. Гуравт нь давших алхалт. Гараа ташаан давж баруун хөлөөс аргаш алхан зүүн хөл урдаа нугалж давшина. Биенжин 2 хөл дээр жигд тэнцүү цээж цэх байна. Дөрөвдүгээрт шилбээр савж үсрэлт. Гараа ташаан давж хөлөө нийлүүлэн зогссон байдлаас бага зэрэг үсрэлтээр зүүн хөлөө өвдгөөр нугалж шилбээр арагш савн баруун хөл дээр газардангуут бага зэрэг үсрэлтээр зүүн хөлөө урагш доош шулуун өргөн тулалтын хөл дээр газардна. 2 хөлөөр ээлжлэн хийнэ. 5-дугаарт хөлөө салган нийлүүлж үсрэлт. Гараа ташаан давж хөлөө нийлүүл зогссон байдлаас хөнгөн үсрэхтэй хөлөө салган өвдгөөр бага зэрэг нугалан үлмийг ялимгүй гадагш эргүүлэн газардна. Бага зэрэг үсрэлтээр хөлөө бэлтэх байдалд орно. Хэтэрхий өндөр үсэрч болохгүй нахна шүү дээ хүүхдүүд, энийг анхаараарай. Биенжин 2 хөл дээр жигд хуваарлагдах ба цэх байна. 6-ад нь хөлийн савлт. Хөлөө бага зэрэг нугалж зогссон байдлаас зүүн хөл шулуун савна. Хөлөө нийлүүлж зогсно. Хөлөө савхтаа үлмийг бага зэрэг гадагш эргүүлэх ба бие цэх хөлөө буулгахдаа сул хаяггүйгээр чангалсан хэвээр байх нь шүү. 7-д нь гуйлт. Нэг хөлөө өвдгөөр нугалан өгзөг рүү савхад тулалтын хөл бага зэрэг нугарсан байна. Гараа нугалан урагш аргаш чөлөөтэй савж цээж цэх түнхээр нугалахгүй хөнгөн гүнэ.